За hello guys, энэ дэгийн бичлэгээр Grow Garden дээрх бүх муташингуудыг тайлбарлах бичлэг хийж байна. За тэгээд шууд бичлэг рүү орцгоё. Gold маш багын хувийн чэнстэй авиргадаг бөгөөд мөнгийг нь 20 үржүүлдэг. Rainbow нь бас ургаж байхдаа маш бага хувийн чэнстэй гарч ирдэг бөгөөд мөнгийг нь 50 үржүүлдэг. Plasma зөвхөн админ ивент болж байхад авч болдог бөгөөд мөнгийг нь 5 үржүүлдэг. Heavenly нь админ ивент болж байхад бага хувийн чэнстэй гарч ирдэг бөгөөд энэ нь 5 үржүүлдэг. Дараачих нь Shocked нь Thunderstorm болж хад гарч ирдэг бөгөөд мөнгийг нь 50 үржүүлдэг. Chilled нь цасурч байх үед гарч ирдэг бөгөөд мөнгийг нь 2 үржүүлдэг. Frozen нь цасурч байх үед авдаг бөгөөд мөнгийг нь 10 үржүүлдэг. Zombified нь зомби чигснээс өгдөг mutation бөгөөд мөнгийг 25 үрждэг. Celestial нь meteor shower event болж байгаа үеэр гарч ирдэг бөгөөд мөнгийг 2 үрждэг. White Torch нь админ ивентээр гардаг бөгөөд мөнгийг 135 үрждэг. Pollinated нь одоо гарч байгаа Bee Swarm event дээр гарч ирдэг бөгөөд мөнгийг Honey Glazed нь зөвхөн Honey Sprinkler-ээр авч болдог бөгөөд мөнгийг 5 Disco зөвхөн админ ивентээс авч болдог бөгөөд мөнгийг 125 үржүүлдэг. Зөвхөн бороо орж явах үед авч болдог бөгөөд мөнгийг 2 үржүүлдэг. Chock нь зөвхөн админ ивентээс авч болдог бөгөөд мөнгийг 2 дахин үржүүлдэг. Хэсэгээс энэ хүрээд бичлэг маань өндөрлөж байна. За тэгээд үзсэн хүмүүстээ баярлалаа. Гарахтаа мэдээж лайк болон subscribe дараагаарай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр бай.